За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Liberty Pub подкастын маань нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд Pub подкаст маань одоо сүүлдээ. За дараагийн нэвтрүүлгээс гэхдээ усыг болиулна яаж гэж чад. Хүмүүс чи ерөөсөө пи уух гэхэлэр уухгүй байгаа юм. Энэ удаа зүгээр сайхан устаа явна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн гол зорилго, гол яриа юу гэхэлэр бид нар тендерийн талаар ярина. Тэр тусмаа төрийн тендерийн талаар ярих юм байна. Тэгээд өнөөдөр одоо хууль тогтоогчдын төлөөллөөс Золоо ах маань ирсэн байна. За бас энэ тендерийг судлаад өөрөө бас энэ тендертэй холбоотой аппликейшн хийсэн залуу байгаа. Манай Чука маань ирсэн байна. За тэгээ бас манай Май сайхан ах маань одоо тендерт ордог хүмүүсийн төлөөллийг тэгээд ингээ ямар ч хэсэг хүмүүсийн төлөөл бас нэг ганц хоёр хүн өрсөн байсан тэд нар маань бас амжсангүй. За тэгээд өнөөдрийнхөө ярилцлагыг эхлэе. Уг нь тулгаад эхэлтийн гэдэг ямар ус тулгалтай нэш. Майсахаа хөтөч сүүлд нэг ярьжин чи жилдээ хэдэн мянган тендер зарладаг гэдлээ. Ерхээр 20 гаруй мянга. 20 мянга. 20-с дэшээ л гэж бодчих. Тэгэхээр би сүүлд нэг бодохгүй юу. 365 хоног тэгэхээр чи хийд юм бэ? Ажлын хоногор нь бодохоор хийд юм бэ? Тэгээ энийг нь яг зохион байгуулахад мэдээж нэлээх хүн хүч хэрэгтэй болох юм шиг байна. Тэгээд асуудал гарлаа гэж шалгахад бүр их хүн ирэх болох байх гэж бодоод байгаа. Тэгэхээр энийг бол ямар нэг байдлаар бид нар сайжруулмаар гэж хувьдаа бол бараг ойлцгоор 60 гаруй тендер зарлж байсан тийм. Тэ. Тэгэхээр энэ их тендерийг бид яг яаж зохион байгуулт юм бол би бол өвдөө сайн мэдэхгүй мэдхийг их хүсэж байна. Тэгээ дээрээс нь тендерт зарцуулж байгаа мөнгөнд үн чинь бас амар өндөр юм л шүү дээ. Тэгээд би бол зүгээр тэгж бодсон шүү дээ. Нэг том тендер авчихтал ер нь баг насныхаа мөнгөийг олчих юм биш үү гэж бодох шиг. Харин тэгээ эн чи хамгийн гол эн чи өөр амар том нөгөө мөнгө идэж уух те авилгалын их сурвалж чи энэ өдрийн 60 гаруй тендер чи болчиход байгаа байхгүй юу ерөөсөө. Тэгээ одоо энийг яах юм бэ? Яаж сайжруулах юм бэ гэдэг талаар л өнөөдөр хэдүүлээрээ. Тэгээд хин Чукагаас эхлэе те ер нь асуудал ер нь яг юу байгаа юм бэ? Одоо чи өөрөө яг энэ салбарт ингээд өөрөө яг аппликейшнийг хийгээд нөгөө юмыг судлаад те ингээд төрийн тендер яаж явж байгаа процессыг ингээд дунд нь ороод харсан хүн юм яг яаж чаддаг. Ер нь яг 10 жилийн өмнө за тэр чи 16 он гэсэн. 13 онд Монгол улс хамгийн анх цахим тендерээ зарласан. Сангийн. Тэгээд 13 оноос хойш л одоо 13 жилийн хугацаанд яг Монгол улсын худалдаа авалт бол цахимаар хийгдээд бас чгүй сайжирсан. 13 онд байдал бол нөхцөл байдал бүр хүнд байсан. Яг л нөгөө таньдаг хүмүүс нь тендерт ордог тэрнийхээ дотроо шалгаруулдаг юм байсан. Цаасаар авдаг байсан үе тий. Тэгээ 13 оноос хойш ахис дэвшил гарч явсаар очиод одоо бол бид нар яаж ч байсан цахим систем гэж бол одоо нийтээрээ мэддэг болоод тийм ээ цахим систем дээр гомдол гаргаж чаддаг болоод тийм тодорхой хэмжээнд тэр гомдлыг хянж шийддэг одоо схем нь бүгд бүрэн болчиход байна. Бас тодорхой хэмжээнд АТГ дээр бас шалгаад хүмүүсийг одоо асуудал тавьж чинь тийм ээ. Энэ бол дэвшил. Энийг бол дэвшил гэж харж байгаа. За 10 жилийн өмнө Монгол улсын эдийн засаг бол одоогийнхоос 4 дахин жижиг юм байсан. 4 дахин жижиг юм байсан. За одоо бол бид нар 80-аас их 80 тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүний тоо ярьж байна. 5 жилийн дараа даблтна. 30 он гэхэд бол энэ тоо даблтна. За дахиад 2050 он гэхэд одоогийнхоос магадгүй 10 дахин өснө гэж харж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө төрийн худалдаа авалт дагаад өсгөнэ гэдэг мессеж бол угаасаа ойлгомжтой байгаа. Тэгэхээр энэ төрийн худалдаа авалт дагаад өсөж байгаа бол энэ худалдаа авалтын ил тод нээлттэй шудраг байдлыг одоо нас хангахгүй бол ерөөсөө болохгүй юм байгаа. Тэгээ ер нь бол яг хуу тендерийн хууль маань нэлийн уг нэг сайн зохицуулттай. Тэгээ хамгийн гол нэг монголчууд ч нэг монголчлоо зурчдаг гэдэг шиг одоо бол бүх шатанд нь монголчлоо зурчаад байна л та. Маш олон жишээ аргалдаг болчиход. Тий аргалаад одоо зохицуултуудыг хийдэг болчиход. Тэгэхээр энэ бол нэг бол миний хувьд бол юу гэж харж байгаа вэ гэхээр системээр одоо танил тал биш өвдөл дээр датан дээр үндэслээ шийдвэр гаргадаг ийм процесс руу оруулах нь зүйтэй тэгээд бол энэ тендер гэдэг системээ хийгээд одоо бол 1000 гаруй компанид ашиглаад явж байна. Тэгээд за тэр систем ч яг одоо бол яг нийтийн асуудал яриад. Тэгээд сая бол яг энэ авилгалын эсрэг хамгийн том одоо олон нийтэд
гарч ирсэн зүйл буюу тэр нийслэл дээр болсон хэрэг явдлын талаар манай зоолог шүү маань сонсголыг ахалсан. Тэгээ зоолог шүү маань илүү сонирхолтой зүйл ярьж өгөх болов. Дээрээс нь манайхаа ийм шүү. Ерөөс нь нэг нэгнийхээ яриаг хүлээх шаардлагагүй зөө. Энийг ярьж дуусгах гээд дундуур нь ингээд зүсээд ороод ирж болно. Ерөөс амар чөлөөтэй шүү зөө. Манайх нэг ийм байд юм л ингээд заавал ингээд хүлээгээл хөтлөгчийн асуулт би ерөөсөө хөтлөгч шүү. Би та ядтай адилхан тийм юу шүү. Сая яг ярьж хат юм зүсэл орчих. Шууд зүсэж ороод ярилцаад ингээд явна шүү. Ерөөсөө тийм хүлээх юм байхгүй шүү. Чокээс ярьж хат нэг бодлоо л доо ингээд 13 онд юу болсон юм бэ штэ. Яг тэрний өмнөх үеийг би санаж байна. Би чи 11 оноос хойш одоо тэн дээр сонирхож тэ оролцож нэг юунд болж оролцож байгаа юм уу. Тий. 11 онд бол би ч юм бол байхгүй нэг юм ингээ очингууд нэг гоё хар машинууд ирэл том цүнхтэй орж ирэл тэр тухайн байгууллага дээр орол. Тийм харж исэн зүгээр анхны миний мэдрэмж бол. Тэгээ 13 он гэж сая сонсон нэрээ сайхан л юм шиг санагдчихсан. Тэгээд хугацаа өнгөрцөн байна. Тэгээд сая чи түрүү хэллээ шүү дээ монголчлоо. Энийг янз бүр олон жишээн дээр бодоод тэ ер нь альва асуудал ингээ байгаа үед бид нар нэг юм жоо сайжруулдаг, процессыг сайжруулдаг. Тийм юм орхитуулсан байсан болов уу. Одоо чинь тендер хууль хийцээ шинжлэгдсэн бол 13 онд гараад тэгээ явж байгаа сайн мэдхгүй. Тэгвэл тэр сүүл гарсан юм бид нар буцаага нөө ревю хийгээд анализ хийгээд тийм сайжруулдаг юм процесс байд юм болов уу гэж асуух гэдэг. Тэгээд тэргээ тэр дор үед нь жил болгон ч юм уу. Апдейт iPhone-ы аппликейшн ингээд бараг сар булга апдейт хийдэг шиг тийм апдейт байдаг. Тийм байвал илүү хурдан явах. Тэгэхгүй яг нэг тогтсон байх юм бол энэ чинь хүмүүс тэр чинь сул талыг олж хараад түрүүний монголчлон гэдэг шиг тэгэл явчих бах те. Гişүүн маань илүү гоё ярьж өгөх та тийм л. Тэр шинжлэх ухааны хүмүүс игээд амшаа. Би бол ийм юмар барина. За ингээ Монгол улс маань байна. 100 өрөхгүй 90 их 80 төгрөгний эдийн засагта. Улсын төсөв за ойролцоогоор 35 гэж те. 35 их 80. Тендерийн худалдаа авалт бас нэг 30 гаруй их 80. Төрөмчийн компаниудын өнгөрсөн жил би мэдээ авч ирсэн юм 30-аад их 80. 26 их 80 төгрөгний одоо зарлага нь. Тэгээд орон нутгийн өмчт компани нэмэгдээд ингэж явах юм бол бас 30 гардаг. Тэгэхээр зэрэг ерөөсөө энэ улс чинь ингээд төрдсөн эдийн засагтай болсон. Төр гэдэг субъект айгүй тийм тодорхой биш. Энэ бол монголчуудын одоо юм тогтолцоо шүү дээ. Хамтарч төрөө барьдаг. Яг бодит байдал дээр бол намын эдийн засагт болсон байхгүй. Улс төрчид захирна, зарцуулна, төсвөө батлна, худалдаа авалтаа зарлана. Тэн дээр очиж нөгөө компаниуд, төрийн өмчийн компаниуд давж ижаа дарга нар намынхаа хүмүүсийг томилцсон ингээд ийм болцсон. Тэгэхээр 90 их 80 төгрөгийн эдийн засагта 30 их 80 төгрөгийн худалдаа авалтаа тендер. Тэгээд 30 их 80-ийн тендерийн худалдаа авалтын дотор одоо эдийн засгийн тэр чигээрээ ингээд төрийн худалдаа авалтаа болчихос ч хүмүүс орохгүй гэдээ яах юм. Орж амьдрын шүү дээ. Тийм. Орж амьдрангууд тэрийг шудраг нээлттэй болгох нь бол хамгийн том асуудалтай. Хамгийн том шийдэх ёстой асуудал. Тэгжээж хулгай нь буурна. За би бол юу гэж боддгоо гэхээр Монгол улс энэ тендерийн худалдаа авалтын төрийн эдийн засгийг бууруулах хэрэгтэй. Энийг бууруулахгүй бол бид нар сайжруулалт бол хийгдээд ингэж явах нь зөв. Гэхдээ хизээч энэ хулгай улс төрийн хулгаанаас салж чадахгүй. За ер нь бол хизээч салахгүй байх. Тэр чинь бууруулж явах хэрэгтэй. Бууруулахгүй байх нь юунд тосолтой гэхээр зэрэг эдийн засаг хитрхи том байна. Төрийн оролцоо хитрхи том байна. Ер нь бол төр гэдэг ингээд юмны ард нуугдаад байх юм байхгүй. Намын оролцоо, улс төрчдийн оролцоо хитрхи их байна. Улс төр нам болвол бодлого боловсруулад мэтгэлцээ игээ хуулиа батлаад цалингаа аваад төсвөө аваад нөгөө иргэдтэй харьцах ажлаа хийгээд явж явах хэрэгтэй. Тэгээ болоо. Тэр эдийн засгийн худалдаа төрийн өмчийн компаниуд 20-30 их 80 худалдаа авалт хийгээд байгаа төрийн байгууллагууд бол окей ойлгомжтой. Одоо үндсэн чиг үргэн шүү дээ. Нөгөө эрүүл мэнд боловсрал тийм ээ. Тэр компаниудыг бол бүгдийг байхгүй болох хэрэгтэй. Бүгдээр ингийн хувьцаат болгоод нийтийн засаглалтаа болгоод ил тод болгоод тэгээ бизнес хийгээ зарж бор явдаг. Ийм л бодлоо. Түрүү тэр сайжруулалт яаж явж байгаа вэ? Тэрийг ойлгосон. Яг одоо тендер түрүү ярьсан. Чукаас мэдчихэж байгаа бол тий. Яаж сайжруулж байгаа? Ер нь сайжруулт юм болов уу? Тэрийг ер нь процессыг тий. Тий. Тендер чинь яг
худалдаа авах ингээд нэг шийдвэр гаргачаад Та шүү. одоо яг өөрөө тэр дунд нь ороо явдаг хүн шүү дээ. Ер нь сайжруулалт хийгдэж байгаа юм шиг харагдаж байна. Мэдэх би бол сайн мэдэхгүй бол асууад. ер нь яг хуулийн сайжруулалтууд бол Хуулийн ч байна уу, тэр процесс нь ч байна уу, сайжруулад явах юм бол ер нь бол миний хувийн бодол тэр тендерүүд чинь ингээд хэмжээ нь янз янз байгаа тань. А тэр жижигний жоохон хэлбэршүүлсэн хурдан төргөн хийдэг болгочул их зүгээр санагдаад байна. А тэр нөгөө одоо ачаан даацсан их юм тендерүүдээ бол мэдээж удаан хийвэл илүү нягт хийвэл одоо сайн байх бодвол те. Гэхдээ сайжруулалтаа хийхгүй байгаа юм шиг зүгээр. Над бол тийм мэдрэмж төрөөд байгаа. Ер нь бол одоо ийм юм сайжруулалт бол хийж байгаа. Гэхдээ сайжруулалт хийгдлээгээд нөгөө яг энэ нөгөө датан дээр суурилсан шийдвэр гаргалт гэдэг юмыг нэг дөрөнд болгоогүй. Стил нөгөө хуучин хүнээс хамаарсан шийдвэр гаргалт нь байж л байгаа. За манай Монгол улсын төр бол үндсэндээ нэг 6-7 төрлийн тендер зарладаг. Шууд худалдаа авалт одоо бараа сонгож шалгаруулах тендер ч гэдэг юм, ажил гүйцэтгэгч гэдэг юм, зөвлөх гүйцэтгэгч гэдэг юм, төрийн үеийн хүншлэлч гэдэг юм те. Энэ 6-7 төрлийн тендер зохион байгуулж байгаа. Эндээс бол одоо шууд датан дээр суурилаад худалдаа авалтыг хийдэг болгоод өөрчилчих боломжтой буюу энэ 26 онд бид нар багтаад өөрчилчих боломжтой 3-4 төрлийн тендер байгаа байхгүй. Тэрний хамгийн ихнийх нь 20 сая хүртэлх худалдаа авалт. Одоо жишээлбэл Монгол улсын төрийн мэдээлэл нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиараа бол нээлттэй байх ангилалт байж идэг 20 сая хүртэлх үнийн дүн бүхий худалдаа авалт байна. Гэтэ амраачи мэдхүү ил тийм мэдээлэл байна уу майх та мэдхүү. Би бол ер нь бол аль болох 20 саяас доошоо явах ёстой. Тэгээд 20 саяас доошоо байх юм бол нэгдүгüүрт нөгөө шилэн юу лээ? Нэг юу гэдэг чинь нэг тайланд ордог. Тайланд орохгүй дээрээс тендер зарлах юм шүү. Харин тийм. 20 сая хүртэл чинь тендер зарлахгүйгээр шууд худалдаа авалт хийж болдог гэдэг. Мэдээлэл нь бол илүү байх шүү дээ. Тендер зарлахгүй ба шууд худалдаа. Тэгэнгүүт чи одоо чи ерөөсө бүх юм 20 саяас доошоо байх. Тэгэл 3-4 удаагийн гүйлгээгээр ингээл мөнгө гаргачаад байгаа. Тэгээ эн чинь бол үндсэндээ нэг 20 саяас доош нийтдээ дөрөв хэлсэн Монгол улс нийтдээ нэг 20-24 мянган тендер зарладаг. За мөн тооны шууд худалдаа авалт хийдэг. Юунгууд нэг 20-24 мянган удаагийн 20 сая хүртэлх худалдаа авалт гэж нэг 500 орчим тэрбум төгрөгийн эдийн засаг даалт яваад байгаа. Тийм байна. Энэ 500 орчим тэрбум төгрөгийн эдийн засгийг бид нар ил болгохын тулд маш амархан зүгээр л тэр цахим систем дээр хийгээч. За энийг хийх одоо хууль эрх зүйн үндэслэл бүх юм болцсон. Одоо манай хувьд бол хувийн хвшлийн манлайллыг одоо үзүүлээд өөрсдөө хөрөнгө оруулалтаа хийгээд өөрсдөө бүх тэр технологийн боломжийг нь бий болгочод одоо л бид нар засгийн газар руу бичгүүдээ авах эхнээс нөгөөд явж байна. Энэхүү сайт дээр өгдөөд цаашаа ингээд юу гэдэг вэ нөгөө цогтоод явж байгаа гэсэн юм сураг байсан. За тэгээ ингээд нэг 20 сая хүртэлх худалдаа авалтыг нээлттэй болгочвол тэр нарантуул дээр ажиллаж байгаа дорж ажилтай болно. Тэ? Тэр 44-ийн зах дээр байж байгаа нэг хүн мэдээлэлтэй болно. Тендерт оролцдог болно. Ингээд болчих. Дараагийнх нь асуудал нь 100 сая хүртэлх. Тэгээд 500 сая хүртэлх гэдэг байдлаар үндсэндээ бараа худалдаж авах тендерүүдийг нээлттэй ил тод болох боломж нь бүгд байгаа юм. Тэгээ бүгдийн датан дээр суурилдаг болоход AI-аар шалгаруултыг хийдэг болж байгаа юм. А тэгэнгუთ манай төрийнхэн ч их гоё заяа. Одоо би яг бодтой үнэн түүх ярьж байна. Худалдаа авалтыг AI-аар хийдэг болгоно гэд за Монголын нэг нэр бүхий групп компани төртөө одоо сүүлийн 3-4 жил ажиллаж байна. За Эрдэнэт үйлдвэрээс миний л мэдхээр 6 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авцсан. За дахиад энэ тэндээс ингээ хөрөнгө оруулалт авцсан. Хамгийн сүүлд сая жишээлхэд цахим яамтай төрийн худалдаа авах ажиллагааны системийг шинжилнэ гээд $800 мянган Дэлхийн банкны санхүүжилттэй төслийн гэрээг зурцсан. Ингээд явж байна. Манай энэ төрийнхэн ч нөгөө энэ нэг асуудлыг шийднэ гээд тендер зарлаа тэн дээр нь мөнгө угаагаад идэг. Компаниудаа нийлээд. Одоо ингэмэрг байгаа байхгүй. Тэгээд тэр төрийн худалдаа авах ажиллагааны системийг шинжлэх төслийнх нь шаардлага буюу тэр тендерийн бичиг баримтыг ингээд үзэхээр одоогийнхоос нэг сайжраад байх юм байхгүй. Наад компани сүлд нэг хот дээр айгүйх ажилласан компани мөн шүү дээ. Мөн шүү дээ. Б үсгээр эхлээд зөөлний тэмдгэр төгссөн компани мөн амар хэцүү. Тэгээ ингээд талдаад очи мөнгө угаагаад байдаг. Ингэмэрг байгаа байхгүй. Энийг бол бид нар нээлттэй ярилцаад одоо нийгмээр мэдчих хэвээр. Яг энэ төрийн худалдаа авах ажиллагааны системийг шинжлэх төсөл 2 жилийн хугацаанд үргэлжилнэ. Өнөөдөр 26 он байна. 28 онд нэг дуусаад хүлээлгэж өгөх юм уу мэдэхгүй байна. Ингээд явж чинь. За энэ компани бол мөн сая өвөл тэр шүүхийн ерөнхий зөвлөлийн
15 тэрбум төгрөгийн системийг аваад хийсэн байдаг энэ группийнх. Тэгээ 15 тэрбум төгрөгөөр юу хийсэн бэ гэхээр тэр шүүхийн систем гээд ярьдаг. За би саяхан мэдээлэл авсан. Жишээлбэл шүүхийн ингээд 5 ангиллын систем байлаа гэж бодъё л та тий. Нэгнийх нь таламж болоогүй дөнгөжл нээгдэж ийн гэж байгаа байхгүй. Тэгээд 15 тэрбумынхаа гүйцэтгэлийг авцсан. Мөнгө авцсан. Одоо түр яаж ч чадахгүй. За дахиад нэг төсөл байна тий. Дуусах багт авч байгаа гэсэн үг. Тий, мөнгө дуусах гэж мөнгө авцсан. Би бол дуусчаад ч авч чадахгүй. Бас нэг юм. Жилмэл тавьсан. Жолооч болгоо мэдчихэж байгаа. Машин болгон дээр Arfid гэдэг нэг юм наасан да тий. Энийг ч одоо манай нөгөө Нямбатар хотын дарга за яста нэрээ татвар ингэн тэгэн машинуудыг хянан нэтер гэдээсэн. За яг одоо ажиллаж байгаа юм. Тий. Ажиллахгүй ба шүү. Нэг наад чинь гэж мэдэж чиний машин дээр Arfid. Би найз машингүй. Машингүй. За маа тэр машин дээр ажиллахгүй. Тэгээ ажиллахгүй юм байж ч мөнгөний авчдаг. За дээрээс нь дахиад энэ Улаанбаатар хот чинь нөгөө дижитал болно гэд бүх юма камераар хяндаг AI-тай болгоно гэд камерын бараг 150 тэрбум төгрөгийн төсөл зарлаад сонгож шалгаруулсан. За миний л мэдхээр нэг тэр 80 тэрбумынх дээр нь Монгол улсын нэг урдаа барьдаг нэг IT-ийн компани 30 тэрбум гэж орсон юм билээ 80 тэрбумын төсөл дээр. Тэгсэн чинь нөгөө нэг компани групп компани маань 79 тэрбумч гэлээ бараг 80 тэрбумд нь тулгаж ороод авсан байт юм билээ. Тэгээ одоо яг ажил нь явж байгаа мөнгө юм бас мэдэхгүй. Гэх мэтлэн ингээд зүгээр манай IT-ийн салбар дээр гэхэд зүгээр л мөнгө угаалгах ингээд битүү явж байгаа. Энийг одоо болмоор байгаа байхгүй. Бид нар бол энэ дээр маш их асуудал тавьж байгаа. Маш олон талаас нь ярьж байгаа. За. Дэлгэрүүлээд нэг хэдэн мэдээлэл өгч. Би энэ цахим бодлогын байнгын хороо гээд бавд их хуралд өнгөрсөн жил байхгүй болгоцсон шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд юу сонсч ирсэн хэрэг хэдэн төгрөгөөр юу аваад байгаа юм бэ гэдгийг сонсч ирсэн. Миний чи ингээд энэ чи амар ухаалган баггүй энгийн хүн ойлгохгүй шүү дээ лаг юм байгаа. Тийм учраас өртгөн өндөр байдаг гэдэг. Яг юу юм хэр зэрэг энэ чи хиймэл оюун моюунтай ингээд айгу нарийн юм гэдэг. Тэгээд жил дараалал яваад мэдээлэл нэрдэггүй. Баахан шахаж шаардж байгаа цугулж ирсээр хагаад сая хамгийн сүүлийн мэдээлэлүүд үндсэндээ энэ цахим бодлогын дэд хороо болсон үед нь сонсож дууслаа. Тэгээд ерөнхийдөө бол эцсийн тоон баггүй. Энэ залбарт одоо хэдэн төгрөг юу авснаа мэддэггүй. Тун ойролцоогоор бол 1-2 их 80-ийн төгрөг бол өнгөрсөн жилүүд зарцуулсан баг. Тэгээд нийслэл ихэд бол саяны 24 оноос хойш 230 хэдэн тэрбум төгрөгийн худалдаа авалт хийсэн байдаг мэдээллийн технологи дээр. Тэрнийх нь 225 нь 2 жил өнгөрсөн 2 жил. Дийлийнх нь камер. Тэгээ янз бүр юмнууд. Тэгээд эдгээр чинь бол үндсэндээ хяналт байхгүй. Уг нь бол хуулийн байгаад идэх худалдаа авалт гэл яриад идэг. Тэгээд гадаадын зээл тусламж байл идэв өн зохиогоол. Саяны 407 хоног тэр нөгөө нийслэлийн сонсгол дээр хамгийн сонирхолтой нэг юм байна шүү дээ. Ингээд 24 онд 900 хэдэн тэрбум төгрөгөөр магадлал хийгээд төсвийн ингээд нягтлцсан юм. 3 сарын дараа 1.9 их найд болоод дараа нь 2.3 их найд болоод тэгээд магадлал нь үндэслэлгүй урдсан тоон дээр үндэслээд тендер зарлаад худалдаа авалт хийцэн 500 тэрбум төгрөг шилжүүлсэн. Тэгээ эн чинь нөгөө хууль хаана байна? Энэ дээр бол би ягаад энэ улс чинь намын эдийн засаг болцсон байна гэхээр хууль хамаагүй даргын үгээр яваад байгаа байхгүй. 24 онд 916 тэрбум гээд магталцсан байхад 3 сарын дараа шинжээчийн дүгнэлтээр бол нийслэлийн засаг даргын заграмжаар тендер худалдаа авалт хийгээд үр өгсөн баг. Магадлал байхгүй. Тэгээ өргөн болгоод том болох хэрэгтэй байна. 1.9 их найд болно гэд. Тэгээд дарга даалгавар өгсөн учраас гэ тендер зарлцсан байхгүй. Тэгээ яг зарлах гэсэн чинь энэ чинь үер болохоор энэ 70 чинь бас болохгүй. Доороо хөндөй байх хэвээр. Багантай авах хэвээр. Тийм болохоор магадлаад үзэхээр 2.3 их найд болох юм байна. Тэгээд тендер зарлаад зарласан тендерт ирүүлсэн материалын засгийн газрын хэрэглэх газрын дүгнэлт гарсан. Энх хоёр сайд өөр танилцуулга хийсэн. Зөрчлүүд нь бас илэрхий. Одоо нөгөө тендер ингээд апплод хийх хүн материалаа оруулах хүн итгэмжлэгтэй байх хэрэгтэй, итгэмжлэг байхгүй хамгийн наад захын асуудлууд нь тийм. Тэгээ нөгөө нэг санхүүгийн баталгаа өргүү гэсэн баталгаа хариул гэсэн чинь манай компани өргүү гэдээ өөрөө хариулсан ч багш. Тэгээ сонгогдоод 500 тэрбум төгрөг төлсөн. Бодит бодлол ийм байна. Тэгээ энэ ингээд зүгээр нэг яригдад өнгөрөхгүй л дээ. Тэр бол мэдээж нөгөө шалгалтын дээр бол эхэлсэн байгаа. Худалдаа авалтанд оролцсон хүмүүс.
гарын үсэг зурсан хүмүүс, гарын үсэг зарахыг үүрэг болгосон хүмүүс цаг хугацаанаас л. Нэг саяны та хоёр ярин дээрээс нэг юм байна. Энэ IT-ийн салбар гэдэг чинь аягүй сони юм байна. Одоо чинь аягны тендер зарлуул яг л нөгөө аягаа авна шүү дээ. IT-ийн салбарыг чинь ингэ нөгөө хэмжиж болдгоо. Нэг цаана л ингээл үү гэсэн юм байгаад гэдэг. Хост амар инновац юм уу гэсэн амар юм байгаа гэдэг. Тэр нэг юм субъектив байдлаар ингэ үнэлж боломжтой. Тэнгүүд тэнцээ бол ингээд IT гэдэг нэрээр ингээд мангар их мөнгө явж байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд байгаа байхгүй. Тэгээд ингээд. Тэгээд бис майсахаа хассан. Та яг тендерийг ороод ингээд амьдрал дээр одоо ингээд хамаг асуудлуудыг хараад ингээд явж байгаа юм шүү дээ. Ер нь тань дээр ямар асуудал болох вэ? Яг л их юм байл. Тэгээд тэрнээсээ нэг хөөрхөн жижигхэн юу гэнэ яаш таа. Одоо би 11 оноос хойш тендер сонирхоод явлаа. Өнөөдөр хүртэл явлаа. Үр дүнд нөртөл гэж байна одоо бол. Өөртөө хас болсон байна шүү дээ эсрэгээр. Тэгээ энэ дэр түрүүн би ярьж ирсэн шүү дээ. Сайжруулмаар байна. Алдаа оноо их байна. Процесс түрүү нөгөө мөнгө өрчилж авч яана гэж. Би бол мөнгө тендерт бараагаа нийлүүлчихэд жил тойрч байгаа шүү дээ. Тэгээд нөгөө яалчгүй нөгөө үнд үүсдэг хугацааныхын тулд мөнгө өгч байгаа. Гэхдээ намайг тэр дунд нь ингээ дунд чатанд нь мэддэг хүмүүс нь хорлоод байгаа. Энэ нөхрийг яриа хийгээгүй учраас тэ тендертэй би яалчгүй хамгийн сайн нөхцөн нөгөө эмнэлэг нь яг авъяга хүсэж байгаа юм аа. Цаана захиалаа ороод ирсэн. Тэгээд тэрийг нийлүүлсэн. Тэгэл мөнгө жил тойрол. Тэр орж би алдан хүлээж. Юм ашиг бол хас хулал зууж. Ер нь тийм субъектив нөлөөч гэдэг юм уу? Тиймэрхүү юмнууд ажиглагддаггүй танд ер нь яг ингээд тендерт орж байхад жишээлбэл би зүгээр иймэрхүү юмнууд сонсч байсан байхгүй. Бүгд тийм шүү. Би баг бүх тендер тийм гэж бодсон. Тийм үү? Бүх тендер үү? Сая манай систем дээр манай систем дээр чинь 1000 гаруй компани байгаа. Судалгаа авлаа л да. Яг энэ авилгын эрсдэлтэй нүүр тулвуу гэдэг хоёр асуулт байгаа. Нэгдүгээр асуулт нь яг авилгын асуудалтай нүүр тулвуу, тийм биечлэн, тийм сонссон гэдэг хоёр хариулттай. Судалгаанд оролцогчдын 97% нь буюу 50% нь тийм биечлэн оролцсон, 47% нь тийм сонссон гэж хариулж байгаа. 100%-аас 97% нь тийм байна гэж байгаа. Бичлэн оролцсон гэдэг чи одоо яг ямар нэгэн байдлаар өгсөн гэсэн үг шүү дээ. Энд өөр бодит байдал нь ийм байна. Систем юм болгож шүү дээ. Бүгдийг юм болгож байгаа. Бүгдээр асуудал том жижигээс болол янз янз юмтай өөрөөл. Ерөөс би бол зүгээр тэгж бодож одоо энэ төрийн би яг түрэн золоо гişүнтэй амар санал нэг байгаа байхгүй. Энэ төрийн худалдаа авалт ийм том байгаад тэгэхээр чи бүгдийг коррупт болгож шүү дээ. Одоо тэгээд нөгөө нэг нийт эдийн засгийнхаа 30% тэнцүү мөнгө нь тэнцээ ингээд тендер зарлагдаад байх чинь бүгд орохгүй болохгүй. Орохдоо 97% нь ямар нэг юм ин өгчиж нөгөө тендер чи орж нэг хитэн төгрөг авах гэдэг шүү дээ. Тэнгүү чинь нийгмийн тэр чигээр ингээд бүр ялцруулж шít надад чинь бүр. Тэгэхээр би бол тэгж бодож байна. Яг ингээд юм хүмүүс сайжраад явж болно л да. Одоо жишээлбэл зүгээр хамгийн энгийн жишээ. Одоо чинь ингээ IT-ийн салбарынхаа хооронд ингээл алцах гал бэлэн ингээ сууж шít. Ер нь одоо ингээд тий тэнцээ чи ингээ том тендер яваад идэг ингээд нэг нь хоцроод идэг нөгөөт нь. Хэрвээ энэ тендерүүд зарлагддаггүй байсан бол чи хоорондоо ингээ алцаж зодтолдох ямар хэрэг вэ? Тийм байхгүй шүү. Тэгэд эн чинь нөгөө өнөөдөр төр ямар амар том хэмжээтэй болоод тэгэд гол бидний асуудал юу вэ гэхээр тэр эдийн засгийн чинь 30% нь тендер зарлаад байгаа хамгийн гол асуудал байгаад байгаа юм болов уу гэж би бол тэгж харж байна. Тэгэхгүй бол одоо яг ингээд юм сайжруулаад явж болох л бах л да. Тэгэд энэ их мөнгө чинь тэнд байгаа л их юм бол ямар нэгэн байдлаар нөгөө тэнцэж ашиг сонирхол заавал орж ирэх л байх гэж бодож байна. Яг үнэ. Сайн нэг баах юм урт нэртэй хууль яг одоо парламент дээр хилцэж штэ. Нөгөө дүрийн өмчт ийм аж ахуй нэгжүүдийн засаглалыг сайжруулах энэ төр гэдэг ингээд зөндөө урт нэртэй олон ч хэлбэр байгаа тий аж ахуй нэгжүүд. Би тэр ажлын хэсэгт ороогүй. Би орохгүй гэд. Ягаад тэгэхээр зэрэг ер нь бол агуулгаараа сайжруулахыг нь бол дэмжиж байгаа. Сайжруулад хэрэггүйгийн татан буулгаад ингээ үр ашигын сайжруулах энэ төр гэдэг. Тэгэхдээ миний хувьд бол сайжруулаад байх юм байхгүй, талын байхгүй болох хэрэгтэй. Тэгээ энийх ингээд сайжруулъя, одоо анхааръя гэдэг яриа бол байхгүй учраас би тэрэнд ороог байхгүй. Ягаад тийм жоохон экстрим байр суурь бариад байгаа гэхээр зэрэг хитрхи их болцсон байна.
хитрхи том байна. Эдийн засгийн чинь одоо 70 гаруй хувь нь ингээд төр болчихсон байна. Тэг үндсэндээ бол Монгол улсын эдийн засаг намын дарангуйлд орсон байгаа. Тэгээд тэр лөө орох юм бол мөнгөн дүрнэ гэдэг ийм агуулгаар ингээд намууд нь нам бөгөөд намууд нь дагаад ингээд нөө ярдэр чи ялцраад байгаа юм. Өөр яах юм. Тэгэхээр бид нар ялангуяа задлан үеийнхэн бол энэ улсад эдийн засгийн төвөн төр саарл байшин дотор талаас илүү байж хизээч болохгүй гэдгийг бол үндсэн уу шиг дүрэн болгож ойлгох хэрэгтэй байна. Одоо 70 болж байна шүү дээ. Тэгээ олон төвлөртэй олмор байхгүй. Энд нэг том, хувийн хвшлүүд, бүлэглэлүүд үүсэлтэй, сайн л үсттэй. Татвар болоод юм хийдэг. Тэр бүлэглүүд дээр очиж худалдаа авалтаа хийлдэ. Гэхдээ улс төрөөс тусдаа тий цэвэр бизнес хийгээд ингэж явдаг. Тэгэхээр энийг одоо тэгэл задлах хэрэгтэй. Задлахын тулд бол энэ за ил дод байдал төр тендерийн систем сайжруулах нь бол нэг хэрэгслэн болох баг. Ерөөсөө энэ улс төр хийж яваа хүмүүс, улс төр манлаж явж байгаа энэ нам ахалж яваа хүмүүс бол хэлсэн үгэндээ байгаад эдийн засгийн төрийн оролцоог талаар нь төсвийг талаар нь тендерийг талаар нь бүгдийн талламаар. Яг энэ дэр би нэг юм хэлмээр байна. Одоо манай улсын ерөнхий сайд учрлаа тий. Ерөнхий сайд учрал битэр ч оюутан байхдаа парламентын мэтгэлцэнээр финалжилаа шүү дээ улсын аврах дээр. Яг финалийн давцсан дээр байжсэн. Тэгээд тэр үед чинь бас л яг Монгол улсын хөгжлийн сэдвийн дагуул одоо санахад мэтгэлцээ хийж исэн баг. Тэгээ одоо болтол ингээд бас улсынхаа хөгжлөлөөр яриад байж байна. Тэгээ баятайхан надад мессеж санагддаг. За тэгэнгუთ ингэж байгаа. За ерөнхий сайд чөлөөлөе гэдэг санаачлал хүрээнд аюулгүй олон юмнуудыг гаргаж байгаа юм бүрхээ. Тэ аюулгүй олон улс төрийн шийдвэрүүдийг гаргаад тэр шийдвэрийн дагуу одоо би зүгээр салбар дээр л ярил л та. Манай мэдээлэл технологийн салбар дээр чөлөөлөе гэдэг аяны хүрээнд төр код бичихгүй, төр систем хөгжүүлэхгүй гэдэг шийдвэрийг нөхөр ерөнхий сайд болоод баг эхнийхээ шийдвэр тэр байсан баг. За тэгсэн чи ерөнхий сайд болсноос нь одоо нэг 3 сарын хугацаа өнгөрч гинүү та. Араас нь яаж ийн гэсэн чинь бизнес 2.0, kids юу гинэ автоэрийн үндэсний төвөн нэг тим, эрүүл мэндийн салбар нэг тим, боловсролын салбар нэг тим гэд бүгд систем хөгжүүлээд код хөгжүүлээд гараад ирж байгаа. Нөгөө засгийн газрын тогтоол яасан бэ? Нөгөө төр код хөгжүүлэхгүй гэдсэн яасан бэ? Байхгүй. Энд чинь өөрөө эргүүлээд нөгөө хувийн хвшлийн эдийн засгаа ингэ боомлоод идэг. Хувийн хвшлийн эдийн засаг байхгүй болоод ирэнгүүт хувийн компаниуд яах юм? Нөгөө төрлүүгөө хандна. Бүх худалдаа авалт төр дээр байгаад идэг. За ингууд энийг яагаад ийм болоод байна гэдэг. Тэгээ бид нар одоо засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар болон засгийн газрын хэрэглэх газар гэдэргээд манай захим яам гэх мэтлийн ингэ бүхэл газрууд дээр нь шат шатны дарга нар дээр нь очиод яасан ингээд араас нь хөөцөлгүй яагаад юм хөгжүүлээд байгаа юм бэ? Яагаад ингээд за тэр нөгөө намын даргийнхаа шийдвэрийг сонсохгүй байгаа юм бэ? Татахгүй байгаа юм бэ? Ингэнгүүт яаж ийм гэхээр ерөөсөө л нэг мэдэн бодилсан. Тэгээд тэр төрийн тэр дунд шатн дээр бүр аимшигтай ашиг сонирхол байгаад идэг. Нэг л их тийм мэдэн бодилсоо засгийн газрын одоо юу гэдгийг А тогтоолгонгууд Б тогтоолыг үндэслэл болгоод ингэсэн. Ингэнгүүт А тогтоол нь болохгүй. Ингээл гих мэтлэн дандаа ингээд нэг юм нэг жатга хийж байгаа л өгшлөчд явуулаад идэг. Тэгээ би одоо энэ намын дарагт хэлмээр байгаа. Өө энэ дунд чатныхаа цэвэрлээч. Энэ одоо үнэхээр намын дарга бол одоо улс төрийн манлайлалаа үзүүлээд энэ дунд чатанд үйж байгаа энэ ажил явуулахгүй байгаа нөхдүүдээ одоо яах ёстой гэдгийг нэг тийш шийдээч гэж. Би бол зүгээр баг боломжгүй шүү дээ. Би бол тэгж бодсон шүү. Баг боломжгүй. Ягаад гэвэл юм баггүй. Наад чинь тэр дунд шатны албан тушаалтууд байна уу, доод шатны албан тушаалтууд байна уу? Энэ ингээд нөгөө намын гишүүнчлэл, намыг дагаж амьдэрдэг, нам дагаж бизнес явдаг. Энийг ингээд хуульчлаад үндсэн хуульдаа хүртэл тусгацсан шүү дээ. Үндсэн хуулийн залттай шүү дээ. Улс төрийн намын гишүүд дэмжигч сонгуулийн насны 1% байна гэдэг. Тийм нэг коммунизмын үеийн массын намыг одоо хүртэл барьж байгаа. Тэгээд энэ нэг юм том амтэн чинь өөрөө тэгж харьцуулахгүй болвол энэ чинь амьдрч чадахгүй байхгүй. Тэгэхээр би зүгээр энэ нам гэдэг агуулгыг ёстой учрал дарга байна уу, цогтгэрэл дарга байна уу, энэ намын дарга нар манлайлж хуулиа өөрчилж тэр нэг балиар масс ямиг байхгүй болохгүй болвол Монголын эдийн засаг нам солигдоод илүү том дахиад дараагийн намд хэлбэл болно. Би бол зүгээр зайлуулахын тулд бол тэгж л өөрчлөх хэрэгтэй.
бодож байгаа. Одоогийн хэд бол одоо эн чинь ингээд амар том ийм систем болсон байгаа байхгүй. Бүгд бие биенээсээ хамааралтай. Тэгээд нөгөө тендер авахгүй бол ингээд нөгөө ч амт тэмцээд шүү дээ. Хоолоо нэхэд ширээгээ балбаад эхэлнэ шүү дээ. Тендерээ зарлаач гэж орлоод эхэлнэ шүү дээ. Тэгэхээр нэг тийм золионы нөхөр хэрэгтэй юм шиг байна. Амар зоригтой гараал ус төрөө даах нь хамаагүй шүү дээ. Бүгдийн сайхан завчаал дундуур нь ягаал тэгэл яваад нэг тийм үү хэрэгтэй гэж би бодож байгаа. Яг үнэ. Тэгэхгүй бол яг өөрөөсөө ингээд яалтчгүй одоо тэрнийх нь нэг хэсэг болцсон. Тэгээд тэр чинь бас их мэдлэлтэйгээ байхгүй бол болохгүй шүү дээ нөгөө нөхөрч. Тэгэхээр нэг гарч ирэл завчаал магадгүй жил юм уу 2 жилийн дотор хамаг галыг өөрдөр бол мапстакуудаа гэл буудаг нэг нөхөр хэрэгтэй. Би бол тэгэхгүй бол одоо ингээд би одоо учирлын ямиг л ингээд харж байна л та. Гэхдээ одоо шууд шүүмжлэх би бол шүүмжлэхгүй байгаа. Энд чинь бас тэр хүн чинь цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ ер нь хараад тахад тэр том системээ бол дийлэхэргүй л харагдаад л. Би бол тэгэл ингээд нэг хөөх юмт ингээд нэг юм харагдах маягийн те нэг юм өнгөц юмнуудыг гээл те. За нэг 10 хэдэн компани яалаа юу яалаа гээл те. Тэр дандаа нэг юм өнгөц. Тэгээд ямар ч юм олон хүнд таалагдах маягтай. Тэгээд яг цаанаа ингээд харангуут өөрөө ч гэсэн хэлж илэн шүү дээ. Ингээд нэг хитгэн компани буулгахтал ингээд бөөн уцаар нөгөө паразитлж исэн нөгөө нэг юу чинь нэг систем чинь ингээд амь тэмцэж эхэлж шүү дээ. Гачаа одоо дахиж хөлгаар тасдуулж хамаагүй өөрөө чи алан шүү гэдэг юм дотор нь явгооч нөгөө хүн чи их мэдлээсээ буух бас сонирхолгүй шүү дээ тий. Тэгэхээр ер нь айгүй хэцүү. Тэгэхээр нэг тим нэг нөхөр гарч ирэл амар зөрөгтэй тас гээл магадгүй тэгээд дараа нь одоо яад гэдэг шорондоо ордогсон жоо эсвэл бол өстой энэ бол энэ Монголын хамгийн том дайсан гэж хэлүүлдэгсэн жүү те ямар ч байсан энэ нэг аимшигтэй данхаацсан энэ том мангасыг ядч нэг ингээд хөл гарын тастаад явдаг нэг тийм зөрөгтэй нөхөрл хэрэгтэй гэж би боддог. Гэхдээ яг тэр нь одоо гарах юм уу гарахгүй юм уу тэр нөхрийг чинь гаргахын тулд бас нөгөө систем чинь бас тэрнийхээ эсрэг тэмцэж ийм юм билээ. Яг ингээд нөгөө одоо бид нар ингээд нөгөө ямар ч шийдвэрлэгдээгүй ингээд 100% заваа юм ийм харж байгаа байхгүй тий 100% заваа юм. Яг энийг ингээд шийдий гэх юм бол нөгөө нэг амьсгаар бид нар эзэж шийдэж байгаа. Зүгээр нэг жижигхэн хэсгэр. Одоо жишээлхэд за төрийн өмчт компаниудыг ямар тохиолдолд байгуулах юм. За одоо улс засгийн газар төрийн өмчтөр дахиад ямар нэгэн аж ахуй нэгж байгуулахгүй гэдэг ингээд байгуулахгүй гэдэг шийдвэр гаргацсан тий дахиад байгуулахгүй. За тэгвэл одоо байгаа байгууллагууд нь худалдаа авалт нь яаж яваад байгаа юм бэ гэдэг дээр нь зүгээр нэг жижигхэн анализ хийгээд тэр 7-8 төрлийн тендерүүдээс нь хамаагүй одоо тэр төрийн тендер код дээр байна уу хаана байна уу хамаахгүй зүгээр л нээлттэй ил тод зарчимтай л болгоол нэг ирнэ гэд явчмаар. Магадгүй тэр 7 төрлөөс нэгийг нээлттэй болгочиход 6 үлдэн дахиад нэгийг нээлттэй болгочиход 5 үлдэн гих байдлаар ингээд багаар ингээд явмаар. Нөгөө талдаа бас юу хиймээр вэ гэхээр яалтчгүй төрийн өмчтүүдийн болон энэ төрийн байгууллагуудын удирдлагын тогтолцоо энийг юусоо шууд л орж янзлах хэрэгтэй юм шиг байна. Орж янзлж байгаа би зүгээр л татан болж. Заавал янзлах. Тийм шүү дээ. Төрийн тусгаачийг үүрэг гэж байна. Хүчний байгууллагууд байна. Эд нарын туслан гүйцэтгэгчид байна. Боловсрол эрүүл мэнд байна. Тэгээ болоохгүй. Тэр компаниуд бол шүү дээ ямар ч хэрэг. Тийм шүү дээ. Тэгэл олон улсын бирж дээр гаргаж шүү дээ тэр 5 толгойг. Чи манад олон улсын бирж дээр гаргасан зөндөө туршлага. Тэгэл одоо бол хэцүү болцсон л та одоо тэр чинь ингээд ялцраа. Сайхан ажиллана дөө компаниуд ингээд нээлттэй засаглалтаа тийм бизнес болчих юм бол нөө улс төрчдөөсөө холдоод ашиг нь нэмэгдээ тэр компанид ажиллаж байгаа нь уурхачд бол бөөн баяр. Тэгин тий. Би сая яран чи юм бодлоо. Одоо түрүү ярианыханд бид нар хэлсэн шүү дээ 20 мянган тендер яриад шүү дээ. Тэгээд тэр дата биднэрт байгаа юу? Тэгээд тэр байгаль байлгадаа бодвол тэр датан дээр анализ хийчихвэл бараг шийдэл нь байх шүү дээ. Тэгээ буцаагаад яг хэрэгцсэн тендер нь одоо түрүү юу гэлээ нөгөө мөнгө авчаад тэгээд ажил байхгүй дээ шүү дээ. Яг тийм тендер нь хэд вэ? Тэр чинь нэг цаана логер юм хэлж байгаа шүү дээ. Яг ажиллаа хийчихэд мөнгө авч чадаагүй удацсан нь хэд вэ? Тэгэнгүүт тэр чинь дунд шатанд гацааж одоо миний асуулт шийдэхэд гацааж байна гэвэл тэрэн дээр нь ингээ шийдлээ тавиач. Энэ дэр одоо хүн л ажиллаж байгаа юм шиг бүр ингээ нууц болчиход байгаа. Нууц харин тэрийг ил гадаж золог шүү өөрөө инновацийн дэд хорооны ахалжиж 2 жил дамж тэр тоо даатаг нэхэд авч чадаагүй сая л авч ийн гэж. Гэхдээ тэрэн дээр бол одоо магадгүй яг бүрэн байгаа мөг юм мэдхгүй тий. Хойлолтсон ингээ явчихдаг.
Би бол тэр дата тэр тооч нь асуудлыг шийдвэрлэх яг тэр мессеж нь баг. Тэнд хин нэг нь би юм хэлэхгүй ш тэр тоо өөрөө юм хэлж байгаа байхгүй. Тэ. Төчид нарыг талан тэр нөгөө зарлдаггүй ойр зайс доошо үний дүн байгаа даа шүү дээ. Тэгэхээр тэр тоовоос хэлж байгаа. Төчид нөгөө юм байна. Тэгээд тэр чинь яг увааж гэсэн үг тусаа юм. Таваа мэдээж ажил хийж байгаа хүмүүс ч толгойн ажил шүү дээ. Амар асуудалгүй бүгдээ ингээл явна. Тэгэхээр цаана ингээд маск утгаар нь утгаар чинь хүмүүс юм шүү дээ. Бас нэг том асуудал байна. За би нэг яриад. Монгол улс шүү дээ. Ам халаад одоо бас гоё яриага гоё болж. Тухайн жилийн тендерүүдээ хизээ зарлалт юм бэ гэдэг нэг цагаан сарын үеэр зарлалт байхгүй. Одоо майх мэднэ тий. Цагаан сараар? Тий. Тухайн жилийн цагаан сараас эхлээл нэг тендерүүд зарлагдаж эхэлдэж штэ. За одоо 26 оны тендерүүд бол 26 оны 2 сараас эхлээл. 1 сарын 1-ээс юм шүү. Үгүй тий. Гэхдээ 1 сарын 1-ээс ижиж зарлалтгүй. Дандаа 2 сар гарч. Бүр тэр чинь нөгөө зарлалт бүр өмнө явж байгаа шүү. Бүр яг нэрээ хариул. Одоо тэр имлэг юу одоо би бол өөрийнхөө салбар ярьдаг л дээ. Тэр имлэг жишээ нь яг эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд юу хэрэгтэй вэ гэдгээ өмнөх жилээ хийчихэд байгаа шүү дээ. Тэгээ тэр үедээ би зарлагдсан байх гэж бод. Одоо бүр ярьдаг өсдөд энэ дэр чинь эзэнтэй тэрнтэй энтэй гэж ярьдаг. Тэгэхээр би бол бүр яг надад ч арай өөр өнцгөөс нь бүр өмнө байгаа гэж бод. За яг шууд тийм баха. Officially зарлагдах нь бол тийм баха. Бас нэг тэгэнгუут яад юм бэ гэхээр цагаан сарын үеэс за нэг дунджаар 2 сарын 10-наас эхэлдэг. Тэгэнгუут 5 сарын 31-ээс өмнө нөгөө төрийн хэмнэлтийн тухай хуулиар 5 сарын 31-ээс өмнө гэрээ байгуулаагүй бол sorry мөнгө ч байхгүй татагдана гэж сангийн мөнгө ч олохгүй гэж байгаа. За тэгэнгუут 2 сараас 5 сарын хооронд тендерээ зарлаад сар гарна л хугацаа. Тий. Одоо гомдол юма шалгаад ингээд үнэлээд гэрээгээ байгуулах хэрэгтэй болдог. Гэрээ байгуулж чадаагүй тухайн жилдээ мөнгө авчдаг. Энэ хэний эрсдэл болдог вэ гэдэг хувийн компаниудын эрсдэл болдог. Нөгөө талдаа улсын төлөвлөсөн ажлууд нь явдаг. Тэгээ ингээ харахаар ингээд нэг баруун гараа зүүн гар нь бариад зүүн хөлөө баруун гар нь бариад ч юм уу. Өөр өөргөө тэгээд байдаг байхгүй. Энд тэгээ ингээд яг бодлогын юм уу эсвэл одоо ямар одоо нэг салан баагаа үлгэр юм уу тий. За ингээ байж тал дээрээс нэмээд манай төрийн худалдаа авах ажиллагааны тендер гов гэдэг цахим систем маань ажиллахгүй. Гоё шүү дээ. Гацсан шүү дээ. Амар гацсан. Би бол зөндөө тендер дараад болохгүй байх. Тэгэхээр за нэг өдөр юм. Нэг өдөр юм гацчихсан бас. За 2 өдөр юм дараа гэсэн. Тийм. Амар гацсан. Тэгээ ажиллахгүй. За ингээд бөөн хилам ингээд юмнууд болдог. Над дээр бол одоо маш их дата байж байгаа. Бөөн хилам болоод тэгээ ингээд хамгийн гоё нь нөгөө төрийн худалдаа авах ажиллагааны тэр системийг ажиллуулж байгаа төрийн худалдаа авах ажиллагааны газар нь нэг ч мэдээлэл хийдэг. Чив мөнгөө суучдаг. Нүдэн балаж ихэнд үлээ. Энэ хувийн компаниас болсон, тэр Момпасаас болсон, эндээс болсон гэл ингээл гацсан гэдэг байгаа нь юунаас болох вэ? Систем нь ажиллахгүй. Цаанаа нөгөө ажиллуулж байгаа нөгөө дата төвийнх нь юм багтаамжинд муу одоо яадаг юм. За тэгэнгუутаа энэ системийг шинжилээд ингээд ажиллууч яг гингут тендер зарлаад нэг компаниг шалгаруулад 2 жилийн дараа гिचж байгаа. За тэгэхээр энэ ойрын 2 жил яах юм бэ тий? Ажил нь явахгүй ингээл байгаадах юм уу? За яг энийг шийдчихээ хамаа алга энэ хувийн компаниуд нь юу яатсан байна? Хөрөнгө оруулалтаа хийгээд энэ тендер системийг хийцэн байна. Төрийн үе хвшлийн түншлэлээр энийг чи ингээд хийгээд явуулчихъя гингут ямар ч хариу байхгүй. Зүгээр л ингээл байхгүй. Тэг би нэг бодоод байгаа юм. Энэ ингээ бүр албаар ингээ хамтаа холбоотой тэгэхээр наа чи хин сангийн яамны харьяа тэр төрийн худалдаа ажиллагааны газар. Ингээ албаар ингээд энэ ингээд боомлоод ингээд албаар ингээд бариад идэм бол гэж бодоод идэв штэ. Тэр нь албаар барьж байгаа бохоо. Араас нь бүр ингээ ууггүй явсаар байгаад эцэст нь өрөх юм шүү. Сая тэр зүгээр л энэ мэдээллийн технологи мэдээллийг авах гэж банк ороо байхгүй болгочих юм яхан тэгээд ингээд миний ажил дуусчих хэрэгтэй байхгүй юу? Уг нь бол дуусгаж болохгүй байхгүй. Тэгээ ингээ явсаар байгаа бид нар ард нь гаргаж бүгдийг авлаа шүү дээ. Тэр шиг явсаар байгаа л ард нь гаргах шүү дээ. Тэр юун дээр худалдаа авалтын ажиллагаа систем дээр бид нар ажиллах хэрэгтэй. Тэ. Тэрэн дээр ажиллая. Тэгээд ер нь бол ийм одоо ингээд төрийн үйлчилгээ зөвхөн худалдаа авалч тэр эрүүл мэнд бас нэг бидний ойлгох юм юу гэхээр зэрэг энэ чинь ингээд янз бүрийн нөгөө аппликейшнэр ч юм уу нэг системээр дамжуулж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг ингээд заавал төрийн өмчийн нэг ийм вебсайт байх хэрэггүй байхгүй юу? Тийм шүү дээ. Тий. Эн чинь нийтийн төлөө үйлчилж байгаа нийтэн дээр доржоо бата болдоо өөрийнхөө системийг авцраад хийн. Мэдээлэл нийтийн мэдээлэл.
Тэрнээс биш тэр даргын мэдээлэл биш. Нийтийн мэдээлэл учраас нийтийн мэдээлэл авч тэр лугоо нэвтрүүлэх эрх нь бас нээлттэй байх хэрэгтэй. Хуулийн залтаа шүү дээ. Хувь хүний үг нь хувиргаа те. Тэгээд тэд нар нь өөрсдөө системээрээ зарлаа л яв. Тэр тендер нь байна уу? Эрүүл мэнд байна уу? Боловсрол байна уу? Тэгээ аль хэрэгтэйг нь хүмүүс аваад явна шүү дээ те. Ингэж нээлттэй болгоод бас арай засагдана л та. Тэгээ энэ системд гацаад байвал энийг ашиглал. Тэгээд дээрэс нь бас нэг юм. Одоо сая ярьлаа шүү дээ. 20 гаруй мянган тендер ингээд зарлагдаад өдрийн 60 хэдэн тендер. За тэгээд энийг ч нөгөө хөрхөө хяндаг газар нь АТГ. Тэгээ АТГ чи хідэн хүнтэй үлээ. Тэгээ өдрийн тэр 60 хэдэн тендер чинь байхгүй. За тэгээд нэг барина. Хаяа. Томуудаас нь ганц хоёрыг барина. Тэгэнгүүт чинь нөгөөдөл нь АТГ-гээ ялцруулчихдаг. За бүр ингээд барьж авсан хүнээ ажилд авцсан тохиолдол ч байна ч гэж байгаа шиг. Амар. Эсвэл болвол барьж авсан хүнийг ажлаас нь халуулчих байна ч гэж байгаа шиг. Зүгээр жишээ төрийн нөгөө 5-7 шалгаж ирсэн АТГ-ийн тэнцэнэ очиод ажилд орсон ч шиг захирлууд болоод томилогдоод. Тэгэд гайхаад асууж байгаа байхгүй хүмүүс. Үгүй яагаад наад хүмүүс чи шалгаж ирсэн компанийнхаа захирлууд очиод сууж үзэж. Бид нар очиж хянаж байгаа юм гинэ. Тийм балаа юмэрээ сууж. 3-4 хүн очиод тэнцэнэ нөгөө 5-7 захирал очиод болоо суучиж байгаа. Одоо манай тендерийн хулгайч айгүй төгс болчих. Тэгэд хамгийн гол нь би юу хэлэх гээд юм гэхээр энэ аимшигтэй том нөгөө мангас чинь нөгөө хянах ёстой юм а зүгээр залхихгүй жажлахгүй залхичаад байна. Нөгөө АТГ бас ялгаагүй ингээд идээд байна. Идээд юу ч болгочод байна. Одоо чи бодоод үзэлтэй амраа. АТГ дээр байж байгаа Эрдэнэс тавталгууд дээр захирлууд очсон байна шүү дээ. Эрдэнэс тавталгууд дээр тендер зарлан тийм үү. За одоо манай компани бол Эрдэнэс тавталгыг шүүхтээ дээж шүүхтэл явж байгаа. Тэнгууд яад юм бэ гэхээр уг нь бол тендерийн гомдлыг чинь за захиалагч дээр гомдол гаргана, самгийн яам дээр гомдол гаргана, захиргааны иргэн шүүх дээр гомдол гаргана, АТГ дээр гомдол гаргана гэдэг бүгд ингээд процесстэй л та. АТГ бол одоо бүр хамгийн эцсийн одоо зогсоол واخгүй юу? Яг эцсийн зогсоол дээр байж исэн нөхдүүд нь өөрсдөө тэр Эрдэнэс тавталгууд дээр ингээд захирал болоод очихоор хин хаана ямар шударга юм байх юм бэ тийм үстэй. Энэ өөрөө ингээд тогтолцооны бүр маш том алдаа байгаад байгаа юм л. Яг би бол тогтолцоо гэхээс илүү тэнд байгаа одоо нөгөө дахиад тантай санал нийлж байна. Нөгөө тэр их мөнгийг л багасгахгүй бол энэ ялцрал чинь ингээд хууль хүчнийхэн за тэгэл одоо улсын хурл руу хүртэл орж ирж штэ. Одоо байнгын ороогийн зүгээр ингээд байхгүй болгочих штэ. За наад бол чи шалгах гэдэг наадгаа болиул гэл тэнгууд болиулчих واخгүй. Одоо бас нэг юм байгаа даа. Нөгөө манай мэдээллийн технологийн салбар чи өөр ингээд бүх салбарын суурь салбар байхгүй. Бүх салбарын суурь салбар. Тэр утгаараа бүх салбарт оролцоод явж байдаг. За тэгэнгუთ энэ мэдээлэл технологийн салбарын хөрөнгө оруулалтуудыг улс өөрөө хийнэ гэж байдаггүй. Ийм учраас одоо олон улсын жишг дээр юу гэдэг OpenAI ч гэдэг юм уу, Nvidia ч гэдэг юм, Microsoft ч гэдэг юм уу те том корпорациуд нь өөрсдөө хөрөнгө оруулалтуудаа хийгээд тэр төрийн системүүдийг явуулчихдаг. Энэ нь өөрөө одоохоор бидний ярьж байгаагаар бол төр хувийн хөгжлийн түвшлийн бизнесийн загвар байгаа байхгүй. Манай би ч өөрөө нөгөө мэдээлэл технологийн нэгдсэн холбооныхаа дэд ерөнхийлөгч юм. Тэр утгаараа манай салбарын компаниуд чинь энэ төр хувийн хөгжлийн түвшлэлээр хувийн хөгжил нь өөрсдөө хөрөнгө оруулаад энэ системүүдийг нь хийгээд өгөө гингууд манай төрийнхөө үгүй улсын төсвөрийн. Үгүй энэний олон улсын зээл тусламжаар хийн. Гэт нөгөө төр хувийн хөгжлийн түвшлийн талаар ерөөсөө бүр өсөж байхгүй. За дээрээс нь нэмээд манай цахим яам. Уг нь цахим яамны чинь нэр нь цахим хөгжил инновац харилцаа холбооны яам байхгүй. Энэ дотор инновац гэдэг үгний өсөж байхгүй. Уг нь инновац хөгжүүлж чи дараагийн хөрөнгө оруулалтууд нь шийдэгдэн сайн болно. Гэтэл энэ талаар ямар ч явагдаж байгаа ажил байхгүй. Тэгээд төрөө үеийн төвшлэл байхгүй, инновац байхгүй. Үлдсэн нь юу вэ гэхээр нөгөө засгийн газрын мэдээлэл технологийн хилцс гэдэг шиг тэнд нэг систем хөгжүүлж идэг. Ийм Монголиа дээр суурьтай ингээд хөгжүүлээд явж идэг. Яг ясам дээр анхны ийм Монголыг хувийн компани хийсэн шүү дээ. Тэгээ одоо яагаад төр ингэж хийгээд байгаа юм те. Энийг л болимоор байна. Тэгээ зоолог гишүүнтэй энэ талаарч бас ер нь нэлээд ярилцъя гэсэн хүсэл байгаа. Одоо бид нар чинь эдийн засгийн гөө яах вэ биш шүү дээ. Эдийн засгийн банкын ороо байна. Тэрэн дээр инновац захин бодлогын дид хороо байгаа. Нэлээд хэдэн гишүүд байгаа шүү дээ. Улсын банкын ороонд байсан гишүүд анар гишүүн анхалж байгаа. Бас л асуудлаа мэддэг хүмүүс. Тэгэл ярилцсан шүү дээ. Ярилцгал хэрэгтэй шүү дээ. Харин ер нь бол шаардлага тавиад явж байгаа. Их хурлын гишүүний бас нэг ажилчин тэр нь хуулийн хэрэгжилтний ялтай байна. Тэ чиний баталсан хууль чи хаана вэ гэл ингээд ах юм бэлээ. Одоо ингэ жоохон гişүүд юм яриад ирэхэд гэж байгаа шүү дээ. Чи одоо ямар хууль батлаа энэ гэл. Тэр чинь тэгэл үний дураар хууль баталдаг юм гэж байхад
бас л нэг байдалд оруулах гэсэн л оролдлого байхгүй. Тэрнээс чинь хууль тогтоогч хүн юу гэдгийг. Хууль тогтоогч бол хууль тогтооно. Одоо тэн дээр очиод нэг хууль батлах болно шүү дээ. Тэгээд тэр гадарж байгаа хуруу бол хариуцлагатай бөгөөд зүгээр нэг ингээл хүний захиалгаар явдаг ч юм уу эсвэл нэг гар өргөх ёстой ийм байж болохгүй. Тэгэхээр тэр хуруугаа юун дээр очиж дарах уу? Тэгээд Монголын баталсан хуулиуд нь хэрэгжиж байна. Хэрэгтэй хэрэггүй төмөө хуулиар яад дээр нь. Тэрэн дээр хамгийн гол одоо хууль тогтоогчийн хариуцлага бол байх. Нэг ийм асуултыг цолог шин. Одоо ингээл манай улсын хурл дотор 126 гишүүн байна тий. Тэгэл 30 бүлэг 31 бүлэг чиглэлөө тий нөгөө ингээл бүлэг гэл ингээл дотор. Яг та одоо улсын хурлд ингээд сууж байгаа парламентын гишүүний хувьд яг энэ парламентын улсын хурлын дотор одоо бидний залуучуудын хүсэж байгаа яг энэ одоо нээлттэй байдал, ил тод байдал, шудраг байдал энийг бид нар одоо хийчих боломж болцсон. Байд юм уу, байдгүй юм. Яг ер нь одоо та энэ их хурлын гишүүний хувьд одоо яг энэ дээр ямар үзүүл бид нар яах юм? Гэ боломж байгаа. Боломж байхын тулд улс төрждөг шүү дээ. Ер нь улс төр гэдэг бол муу юм биш. Сайн улс төрж хэрэгтэй. Сайн улс төржих хэрэгтэй байна. Гэтэ энэ массаараа ялангуяа залуу үеийнхэн бол тийм эрүүл улс төрж хэрэгтэй байхгүй. Тэгээ шаардаад ахаар чинь худлаа үнэн ч гэсэндээ сонсдог, эвгүй байдалд ордог. Гадаач ардчлал байгаа, дотор парламент доторч би бол байгаа гэдэг итгэж байгаа бөгөөд мэдэрч байгаа. Ерөнхийдөө яг хүний аран шин шүү дээ. Тэр чинь хүн чинь нэг сүргийн амт шүү дээ. Тэгээ ингээд л ерөнхийдөө тэгэл олонхоо араал дагдаг тийм юм бол парламентч тэр хаасаагүй л байгаа. Тэ. Гэхдээ ялангуяа парламент дотор бол тэр олон мянган хүнээс санал энэ төр аваад явцсан хүмүүс бол аль болохоор л би даасан толгойтол байх хэрэгтэй л дээ. Тэгэхгүй бол тэнд ер нь юугаач хэрэгтэй. Тэгэд ер нь яг тендрийг дагаад яг салбарын тийм нэг юм мап шиг юм үүсчих тий. Одоо чинь та бол эрүүл мэндийн салбар нөгөө Батчугар өрхий танаа салбар эрүүл юу гэлээ мап байд юм үзэж байхгүй. Та ер нь юу гэж боддог? Маф байна уу? Байна уу танаас? Одоо маф хажуугаар явж л байсан баг та. Байгаад шилжээрэл явж л байсан баг гэж бодож байгаа шүү дээ. Байгаа хаа. Тийм. Тэгэхээр саяны тэр 20 хэдэн мянган тендер чи эрүүл мэндийн салбаруудыг хэдэн юм басыг тооцч үзээгүй. Чи маш олон эмнэлэг байгаа. Тэгээ зөндөөл эрүүл мэндийн салбар бол бас эдийн засгийн бас чухал салбаруудын тэргүүлэх салбар мөн шүү. Тэгээд дээрээс тэнд бол маш их юм байна. эзэмшдэг хамгийн том салбарууд байна шүү дээ. Маф байхгүй байх гэдэг асуулт ерөөсөө удахгүй. Маф байгаа нь ойлгомжтой. Монголын эдийн засаг тэр чигээр тийм. Маф чинь заавал ингээд хүн алаатай халбгүй шүү дээ. Алахгүй. Ер нь бол тэр чинь гэмт хэргийн тэгээд төрийн эрх мэдэл хууль ёсны байгууллагын нэгдсэн юм одоо хууль бус аргаар мөнгө хийдэг сүлжээг хэлж байгаа шүү дээ. Тэр илэрхий байгаа. Яг энэ салбарын хүмүүс яг тэрийг ярьж чадахгүй юм. Би яг энэ датаг юм. Яг са майсахаа ингээ харсан чинь яг нөгөө хиний гаргасан реакц гарч шүү дээ. Чи та ихсэн. Би хэлээгүй шүү, амраа хэлсэн шүү гэсэн. Нэг нь байхгүй байхаа, нөгөөх нь байгаа гэдэг. Том зургаар нь датагаар харахаар юм бит. Монгол улсад нэг 260 орчим мянган компани бүртгэлтэй байж байдаг. Энээс нэг 110 орчим мянган компани үйл ажиллагаа явуулдаг гэж мэдэгддэг. За тэгсэн чинь нөгөө нэг 35 за 32 ч юм уу мэдхгүй тий. 32 их 80-ийн худалдан авалтыг ерөөсөө нэг 300 орчим компани л ихэнх нь уулчиж байгаа. 300 орчим компани. За энэ 300 дотроо ерөөсөө 100 хүрэхгүй компани асар том дүнгуудыг аваа явчихж байгаа. Энд чинь өөрөө яг бодиттой датанаас гарч ирсэн тоо. Энэ нь юу юм бэ гэхээр мафлахгүй та. Угсаа ингээл том зургаар нь ингээ харахаар нийт одоо зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа компани 0.3% хүрэхгүй нийт мөнгөн дүнгийн 90-с дээш хувийг нь захиран зарцуулаад тэр үйл ажиллагааг нь аваад явж штэ. Энэ ч өөрөө маф байгааг л илэрэл байхгүй. Одоо хүмүүс айгүй хүмүүс ингэж ярьдаг нэг эдийн засгийн одоо шудраг хуваарлалт гэж ярьдаг байхгүй. Тэгээ яаж хийх юм гэхээр төрөөр дэмжиж хийгддэг юм аа гэл ингэ бараг л амтаа болгон л ярьдаг шүү дээ. Төр байхгүй бол төр зохицуулахгүй бол энэ эдийн засгийн шудраг ус хуваарлалт чинь байсаар байх болно тэр гэдэг. Одоо яг гэтэл яг жинхнээсээ хэн хамгийн шудраг ус хуваарлалтыг хийж байгаа гэхээр төр өөрөө байхгүй. Тэнгүүтээ хамгийн шудраг бус хуваарлтыг хийж байгаа хүн рүүгээ
чи шудраг хуваарлаа гэдэг юм. Одоо сая сүүл татврын хууль яригдлаа шүү дээ. Татврын хууль дээр чинь бид нэр шудраг хуваарлахын тулд энэ татвар хийж авч байгаа маа гэдэг байхгүй. Тэ? Яагаад бид нар энэ одоо өндөр цалинтай хүмүүс өндөр татвар авах гэдэг юм бэ гэхээр энэ өндөр цалинтай хүнээс өндөр татвар аваад бага цалинтай хүнд бид нар ингээд энэ нийгмийн баялагийг тэгш шударгаар хуваарлаж байгаа гэж яриад байгаа байхгүй. А гэтэл яг үнэндээ цаана багны цаана юу болж юм гэхээр яг чиний над ярьж байгаа. Нөгөө нэг авсан мөнгөөр чинь тендер зарлаж чинь 32 их найд гэдэг чинь одоо юу гэсэн юм бэ тий? Амар үнэ. Тэгэд яг үнэндээ наана ингээд амар гоё ариун дүртэй бид нар нийгмийн баялагийг тэгш хуваарлах гэж байгаа гэж ярьж байгаа мөртлөө яг цаана яг чиний над ярьж байгаа юм чинь болж байгаа. Тэгээ би тэр хүмүүст яг энийг л ингээд үзүүлмээр байгаа. Яг энэ багийн хуудтад яг үнэндээ та нар нийгмийн цөөнх рүү энэ нийгмийн баялагийг бүгдийг ингээд цутгаж байгаа шүү. Төрөөр дамжуулаад. Тэгээд наана бол гоё юм ярьж байна. Одоо яг энэ хуваарлтын талаар би бүр бодиттой юм ярьж байгаа заяа. Тэгээд тэр нь юу вэ гэхээр асар их хэмжээний татвар одоо орлого төр дээр ингээд бөөгнөрөө. За тэрийг ингээд доош нь тендерээр ингээд өгч чинь тий. Тендерийг хэн авч байгаа юм бэ гэдгээр тэр 300 компани. За тэгэнгუთ тэр 300 компани цаашаага худалдаа авалтаа хаанаас хийж байгаа юм бэ гэхээр та нар ер нь хувийн хвшлийн худалдаа авалт, нийлт худалдаа авалт гэж сонссноо байхгүй. За нэг оюутлах байгаа, МСС байгаа, таван богч гэдэг юм уу нэг юм хитгэн нэг том групп компаниуд л нийлтийн худалдаа авалт сонгон шалгаруулж зарлаж байгаа. Бус нь тагчиг усан дайсан чулуу шиг. Тэгэнгუთ тэр 30 эдийн их 80 чинь мөнгө нь урсгал нь ингээд байхгүй ингээд уг нэг хаашаа урсгаж байгаа мэдгэж бүх газараар ингээд явж явах хэвээр тэг гараа хүлгээд ингээд явж идэг. Тэгэнгუთ байхгүй болчих, алга болчих. А энийг нээлттэй болох ганцхан л арга байгаа. Энэ юу юм бэ гэвэл нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиа бариад энэ худалдан авалтын бүх мэдээллийг нээлттэй болгоод хэн ямар тендер авсан, яаж гүйцэтгсэн, гүйцэтгэлийн түүх нь ямар юм, тэр хүний тэр тендер авсан компани татвараа төлсөн юм уу, төлөөгүй юм уу, бүх мэдээлэл нээлттэй болгож иж энэ цэвэр болох юм. Дахиад тэр компаниг нь эзэмшиж байгаа хүн цаанаа эцсийн өмчлөгч нь хинтээ ямар холбоотой энэ болгоныг нээлттэй болгож иж л энэ нээлттэй болох. Өөр ямар ч арга байхгүй. А одоо бол улс төрчд бол яаж юм нэхэр яг татвар авна гэдэг дээрээ бол бид нар хуваарлах гэж байна гэж байгаа мөртлөө яг энэ нээлттэй болох тал дээр усандаа хийсэн ч болов шиг чив чимээгүй хинж үуч дуурахгүй. Наа чи нэг амар аюултай юм явж байгаа нь юу гэхээр за монголчууд ингээд хил ам нэмэгдээд энэ парламент бас чаг гэдэг хүмүүс нэлээх болоод ингээд төвгөдаад байна. Тийм болохоор чадахгүй гэдэг нэрэдлэр ингээд гадных нь өх том багцаар нь. Одоо саяны дээр сэлб төв бол анх тэгсэн шүү дээ. Ерөөсөө Монгол компани угаасаа орж дийлэхэргүй том юм өгөөд ингээд оруулж ирнэ. Тэгээд тийш нь гаргаж байгаа тэнд аваач нөгөөх Монголын хяналтаас гадна хуваах юм а хийдэг юм орж байгаа байхгүй. Тэгэхээр тэнд нэгдүгээр хяналт байхгүй, хоёрдугаар нөгөө мөнгөн дүн ингээд асар том 9 тэг 12 тэгээр тоологддог. Тэгээд ингээд яваад ах юм бол эн чинь нөгөө нэг маф гэд яриад байгаа юм энийг байхгүй болох юм бол ер нь бид нар энэ эдийн засгаа улсаа алдах байхгүй. Тэгэхээр энэ бол зүгээр нэг тийм юу биш. Одоо юу гэдэг зүгээр нэг яриа биш. Ялангуяа энэ эдийн засагтын том худалдаа авалтууд хаалттай юм. Энийг бол энэ залуучууд байхгүй болохгүй бол одоо Монгол эх орноо бол ер нь бол бид нар худалдаа шүү, алдаа шүү. Энийг ойлгож явах хэрэгтэй. Тийм болохоор бид нар эдийн засгийг одоо эдгээр төрийн оролцоог багасгах худалдаа авалтуудыг ил тод болгох, тэгээ төрийн өмчийн компаниудыг нээлттэй засаглалтаа өөр хувьчаад болгох юм бол зайлшгүй ихэр. Бас нэг юм байна. Одоо сүүлийн үеийн нөгөө төр хувийн хвшлийн түншлэлийн төслүүд гэдэг. Тэгэн гот чинь нийслэл өөрөө яг энэ төслийг сонгон шалгаруулдаг болцсон. Аймагуд сонгон шалгаруулдаг болцсон. Яг эдийн засгийн хөгжлийн яам дээр бол одоо нийтдээ нэг 280 гаруй төслүүд хүлээгдэж байна гэж байгаа байхгүй. 280 гаруй төслүүд. За яста азар нөгөө нэг төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуулиараа тэр сонгон шалгаруулах үйл ажиллагааны цахим системээр зарлана гэд хуульчилсан. Цахим систем нь байхгүй. Тэрэндээ ингээд нөгөө төслүүд ингээд байж байгаа. А тэрнээс яг цахим систем байгаад ингээд зарлагдаад явах юм бол тэр төсвийн мөнгнөөс гадна дахиад асар том тоотой төслүүд хөтлөх гэж надад тэ төрийн оролцоотой. Энд чинь өөрөө болохгүй байхгүй. А манай хувьд бол би өөрөө одоо нөгөө яг энэ тендер шалгаруулалтын платформ хийсэн хүнийхээ хувьд төрөөс мөнгө гаргаад хэрэггүй. Манай системийг ашигла. Бид нар системийг ашиглуулсныхаа төлөө одоо тэр ашиглалтынх нь хэмжээгээр л юу авъя. Одоо subscription буюу тэр ашиглалтын төлбөрөө л авъя.
Ингээд ашиглаа гэдэг. Зангаа цэг юм шиг үү? Тийм зангаа цэг юм шиг. За ингээд өгчингууд ямар ч хариу баг. Одоо болтол шийдэгдээгүй. Тэгсэн мөртлөө ерөнхийдөө намын даргаанд тэнд болохоор өстой авилгагүй болгоно өстой гоё болгоно л гэдэг идэг. Ажил нь хаана яваад байгаа юм бэ тий. Ер нь бол би тэгж бодож байна. Чамаг яг одоо яг энэ ярианы дүгнэлтээс бол хэрвээ чамд өгчих юм бол нөгөө нэг том мөнгнүүдийн чинь ингээд яадаг юм чи байхгүй болчих юм шүү дээ. Тэгэхээр чин тэр хүмүүс чинь тэрнтэйгээ үлдэхийг л хүсэн шүү дээ. Энэ бол Эрдэнэт бас байгаа үстэй тий. Худалдаа авалтын систем тусдаа эрдэнэт тий. Одоо Ер нь хин нэгэнд өөх асуудал биш л дээ. Энд чинь өөрөө ингээд нээлттэй тэр системийг хүмүүс ухсраал зарлал явуулах хэрэгтэй юм баггүй. Тийм шүү дээ. Сонгон шалгаруулалт нь бол хуулийн дагуу тэр албаны хүмүүс сонгон шалгаруулна. А мэдээлэл бол олон нийт нээлттэй байх шүү дээ. Тэрийг ингээд тусад нь хязгаарлал нэг нөхөрт эксклюзив өгөөл энэ нь өөрөө буруу байхгүй. манай нэвтрүүлгийн хугацаа ер нь төгссөн байна. За, би энэ дээр Тэгээд 10 минутанд багтаагаад газ тас шийдлүүдээ яриад. За. Би Жакигийн нөгөө олон улсын тендерийн өндөрлөөс оролцсон туршлагачлаг байгаа түрүүн ярихад. Тэгээ ер нь зүгээр 90 товчхондоо би базаад нэг саналаа ингэж хэлчихэ. За ер нь бол тендрийг юу ямар түрүүн чи хугацаа хэлсэн шүү дээ 5 сарын 31-нд дуусдаг шүү дээ. Тэрийг тасралтгүй явдаг болгомоор байна. Тэ? Тэхийн тулд одоо тэр хаанаасаа тэгээ шийдвэр гаргасан тэрийг мэдэхгүй байна. Тэгэхгүй болохоор ингээд нэг юм хааж боогоол тэрэндээ тааруулаад айгүй хурдан чанаргүй юм зөндөө хийж аюултай. Тэгээ тэрийг бол би бүр ерөөс тасралтгүй явж л байж идэг болгомоор байгаа. Ерөөсөө завсар цайгүй. Хоёрдугаарт энэ тендер шалгаруулалтан дээр оролцож байгаа компаниудыг ерөнхийдөө нөгөө тэгш байдлынхаа хүднээс явахгүй бол бас их актер янз янзын юм сонь зүйл залцуудаар айгүй. Одоо нэгс бид нар чанартай юм авч чадахгүй байна. Чанартай компани нэрвэлдэг компани нэг сулдаал байх юм бол тэгэл дуусж байгаа. Тэгэнгүүт нөгөө хин охирч юм тэгэхээр улс өөрөө охироод. Улс хамгийн муу уул нь бол тэнд чинь хамгийн сайн юм худалдаж авах гэдэг байгаа шүү дээ. Хамгийн бага үнээр те. Тэгээ тэрийг хамгийн сайн авдаг болохын тулд энэ системийг бид нар яаралтай сайжруулах. Одоо сая сүүл дээр AI юм яриад байгаа бол хүнээс хамаарахгүй эсвэл AI-аар тендерт ийм хугацаа 20 хэдэн мянган тендер гэж энийг маш хурдан зарлаад маш чанартай оновчтой хийдэг болохын тулд хүнээс хамааралгүй эсвэл AI-аар шийдчихдэг те. Тэгээд тэрийг одоо чи нэг тендер түрүүн бас нэг хүн шалгаруулж ийн гэдэг шүү дээ. A3-13 гэдэг. Тэ тэр хүмүүс яг тэр юм хийдэг туршлага байгаа юм. Би бас хэлж мэдэхгүй байна энэ дэр. Зүгээр нөгөө нэг юм цэг тасал хайгаад тах шиг би тэгж хараад. Яг эрүүл мэндийн салбар бол онцгой салбар тэн дээр яг энэ одоо энэ одоо өвчнийг эмчилдэг тоон төхөөрөмж нь хамгийн сайн юу юм бэ? Одоо тэрийг заавал хүн сонгоод авах шаардлагагүй хэлээд өгчөж шít. Тэ энэ одоо хамгийн сайн юм байна. Хамгийн Монголд бол баг үнийг хэлж өгöd энэ бол тэг яг хүмүүс янз янзын байр суурьтай байх шиг байна. Гэтэ энийг технологийн давуу тал тэ энэ чинь инновац энийгээс зөв ашиглаасаа гэж харж байна. Маш хурцтай богино том байгаасаа л гэж үзэж байна. Тэгээд товчхондоо юм байна. Тийм миний хувьд бол сая нөгөө татвар бууруулъя гэдээ яригдсан шүү дээ. Тэгсэн чинь нөгөө татвар бууруулсан чинь 2.7 их 80-ийн орлого тасарна гэдээ яригдж байгаа байхгүй. За би нэг юмыг бол баталгаатай хэлж чадна. Юу вэ гэхээр энэ 32 их 80-ийн тендер талын нээлттэй одоо юу гэдгийг AI-аар юм уу ингээд системээр нь сонгон шалгаруулдаг болчвол 2.7 их 80-аас чинь баг 2 дахин 3 дахин их хэмжээний хэмнэлтийг хийж чаднаа. Энэ бол бүр баталгаатай. Амлж чинь. Тэгэхээр энэ бол хийж чадна. Тэр ойлгож шүү дээ. Яг хоёрдугаар асуудал нь бүгд энэ манай Монголын төрийнхэн төр гэж нэг тустай, хөв гэж нэг тустай юм шиг нэг юм сан гаргаад байгаа. Тэгэн гутаа дабл стандарт. Тэгээ яаж юм нэхэр одоо юу гэдгийг Microsoft-д мөнгө төлөөд програм хэрэглэхдээ одоо Office-ыг хэрэглэхдээ асуудал хөнөختөд хэрэглэнэ. Тэгсэн мөртлөө одоо Монгол компаниудын хийцэн байгаа програмыг хэрэглэхээр мөнгөний төлөхгүй. Энэ юу гэсэн үг юм те? За нөгөө талдаа Монгол компаниуд нь аливаа энийг үнэгүй хэрэглээд өгөөч гэхээр бас хэрэглэхгүй. Тэгсэн мөртлөө амар олон юм шаардна. Хамгийн гоё юм нь яаж юм хэр ингэж байгаа юм. Зарим тендерүүдээ мэдээллийг Facebook дээр тавьчихж байгаа. Дэлхийн нийтийн одоо social network дээр тий. Тэгсэн мөртлөө Монгол компани Монголынхаа систем дээр тавьчаа гэхээр танай системийн database чинь яг Монголд байт юм уу гэж надаас асууж байгаа. Гэхдээ тэр хүн чинь
Facebook дээр тавиад дэлхийн нийтэд ил болгоцсон мэдээлэлээ яагаад Монгол систем дээр тавьж болохгүй. Яг энэ шиг Монголын төрийнхэн ховийн хвшлээ нэг ардын дайсан юм шиг арчаад өөртөө болох тэнд нэг юм мафиа байдаг. Энэ бол бүр үнэхээр бүр гутмаар. Үнэхээр бүр өөр хэлхэн байхгүй гутмаар. Энийг одоо өөрчлөмөр байна. Би над дээр чинь тэгж бодоод байна. Одоо нөгөө Япон хэр бид нар цаасаа итгэдэг үстэй. Тийм. Яг Монгол хэр бид нар дэгдээ итгэхээ байж тэрнтэй л холбоотой гэж. Тэрнээс яг програм нь бол сайн гэдгээ нэг одоо түрүүний нэг Монгол гэдэг багш гинт бөөм ээж гарч ирэхгүй бол Итгэлцэл ягаад итгэхгүй вэ гэхээр итгэхгүй нэг чинь шудраг бус байдлаас болоод итгэхгүй байгаа шүү дээ. Тэгээ шудраг бус байдал чинь нөгөө энэ талцлаас өсөлттэй. Үндсэндээ бол намын эдийн засаг учраас бие бинийг ингээд хүрээл хязгаарлаа. Тэгээ хоорондоо дэмждэг юм байлаа яваад. Одоо тэн дээр нэгд л эдийн засаг нь төрийн давмгаалсан юм чинь тэн дээр тэгэл зөндөө хүмүүс оролцсон. Тэгэнгүүт тэр дунд хин шалгарч байна, яаж шалгаруулж байна. 80% нь бол цөөх хэдэн хувь хамгийн мань авч байгаа шүү дээ. Тэгэхээр тэн дээр бол тэгэл тэр чигээр л гомдолтой. Тэгээд төлбөр мөнгө авдаг бас хэцүү юм шиг үлээ. Тэнд улсын ажил хийхээр чинь мөнгө нь орж ирдэг, дараа нь улс төрөөс болоод зогсдог, дараа нь эрсдэл уун, санхүүгийн эрсдэлд орно, өрөнд орно. Тэгээ яах вэ? Хохин шүү дээ чи улсаас ажил авсан юм шиг ингэж идэг. Тэгэхээр энэ яалтчгүй шудраг сонголт тэгээд хариуцлагын асуудлыг бол ярих хэрэгтэй байна. Бүр агуулгаараа бол би угаасаа энэ төрийн багсахгүй бол бид нар ер нь дампуурлаа. Одоо ингээд төрийн хувийн ингээд нэг юм хоёр хэсэг юм шиг. Тэгээ энэ төрийн гэдэг нь болохоор бид нар нийтийн төлөө ажиллаж байгаа ингээд ярьдаг нэг хүмүүс ингээд байгаад байгаа байхгүй юу? Тэд нар нийтийн төлөө юу их хэвтэй? Нийтийн хүмүүс баялаг бүтээгээд хоорондоо худалдаа авалтаа явуулаад ингээд ажиллах эрхийг нь л тэр бодлого хийж байгаа хүмүүс олох хэрэгтэй болохоос биш. Би одоо чамаагт хижээн. Би та нарыг ингээд хооронд нь зохицуулна энэ төр гэдэг тийм буруу яваад байгаа. Энээс болоод бид нар ер нь маш том юмнуудаа алдаад байна л та. Тий. Хятад ч юм бол хувийн хвшлүүд баг коммунист маяг улс шүү дээ. Гэхдээ хувийн хвшлүүд амар сайн дэмждэг шүү дээ. Тий. Тэр нөгөө төр хувийн хвшлийн түншлэл гэдэг юм их сайн явдаг. Эдийн засгийн загвар нь өөр л дөө. Манайхан тэрийг дуурайх хүсэлтэй хүмүүс их олон байд юм байна лээ. Тэгээ тэр бол би бас аюултай гэж боддог. Тэр бол буцаад манайх шиг жижиг улсад ерөөсөө төр гэдэг чинь ингээл хамаг эдийн засгийн баялагын худалдаа авалт хуваарлтыг хийдэг байх юм бол бид нар буцаад яг нэг нам руу орно. Энэ модель нь бол манайхны сонгож авсан модель биш байхгүй. Би буруу бодож байна уу гэж бодож байна. Төр хувийн хвшил гэдэг шүү дээ. Нийлж яхаар зүгээр ховдоо өгч болтгоо. Харин тий, тэгмэр байгаа байхгүй юу? Төр хувийн түншлэл гэдгийг тий. Яг эдийн засгийн онлын үүднээс бол төр хувийн хвшлийн түншлэлч өөрөө фашист эдийн засаг шүү дээ. Худлаа одоо тэр нэг фашист эдийн засаг чинь яг л тэгж явдаг шүү дээ. Гоё юмны ард орж байгаа л өөрийнхөө компани давуу байдал олох юмыг л төр хувийн хвшил гэж явдаг. За тэгээд одоо бид нар ер нь цаашдаа яах ёстой гэхээр зэрэг ерөөсөө нээлттэй арчилсан улс төртөө нийгэмд амьдарч байгаа залуучууд зөв улс төрчих хэрэгтэй. Тэгэнгүүт бид нар зовоох хэрэгтэй. Одоо эн чинь ингээд тэр чигээр болдго юм байна уу те? Болно. Эдийн засгийг атгацсан байгаа энэ том маф бүлэгдэл улс төрчид юу гэнэ хид идэм юм бэ шүү дээ. Эднийг зовоож иж эдийн засгаа задлж чөлөөтэй болгоно. За зовоохын тулд яг хөр одоо парламент дээр ингээл хэдэн удаа төсөв яриад хяналт хийгээл сонсгол хийгээл ингээл зовоогоод байна шүү дээ. Яах гэж зовоогоод байгаа юм. Хүмүүсийн мөнгийг л хамгаалж зовоож шүү дээ. Ингэнгүүт зовоод байхаар зэрэг за төсөв болвол ингээд нэг 30 эд их 80 энд компаниуд төрийн өмч бас нэг 30-аад их 80 гаргачаад энэ бол улсын хурлд хамаагүйгээд ингээд гаргаад тавьчихад байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо зовоох хэрэгтэй. Энийг зовоохын тулд одоо хууль орж байгаа. Энэ том төрийн өмчийн компани одоо нийтийн өмчлийн бол гол төсвүүдийн их хурал дээр хилцэх хэрэгтэй одоо мэдүүлэл болсон хүмүүс. Үгүй бол энийг хэлбэрийг өөрчлөөд нээлттэй болгоод тэгээд бизнесийн зарчмаар явуул. Тэгэх юм бол энэ илүү ашигтай байна. Тэндээс ирэх төсөвд ирэх мөнгө нь нэмэгдэн тий. Тэгэхгүй ингээд нэг цаагуур яваад нөгөөдөл ингээд нэг хууль улс төр ивент итгээд бүр асуудал ороод заа зүгэлж сэмхэн ерөөсө хил тавуулаа том гэрээ байгуулж тэндээс тэгээд тэр Ли Хуан тэр ингээд яана гэсэн гэдэг юм руугаа ороод байгаа байхгүй. Тэгэхээр энэ аюултай үзэгдлийг бид нар бууруулахын тулд тэгэл зөв улс төржөөд төсөв дээрэнчтэр компаниудын дээрэнчтэр зовоохын зорилго нь хүмүүсийн ажил хийж байгаа саад болох гэдэг биш. За боли энэ ерөөсөө ингээд нээлттэй ингээд хэлбэрээ өөрчлөлт явах зөв юм байна гэдэг дүгнэлт рүү шахах хэрэгтэй гэж бодож байна. За баярлалаа манайха. Тэгээд өнөөдөр ирсэн залуучуудаа баярлалаа. Тэгээд май сайхан ахтай баярлалаа. Энд чинь айгүй зориг واخхгүй юу те.
ингээд ярина гэдэг чинь тэг ингээд асуудлуудыг хэлнэ гэдэг чинь. Тэгээ би бол зүгээр тэгж бодож байна. Яг тендерт ороод явж байгаа хүмүүс бүгд мэдчихэж байгаа. Хиний компани яаж авдаг, яаж захиалгатай тендер зарлуулдаг те. Зөвхөн тэдний компани л ялах тийм тендер зарлуулчихж байгаа шүү дээ. Тэгээ шууд хараад мэдчихэж шүү дээ. Энэ нөгөө тэдний компани зориулсан тендер биш дээ гэдэг те. Тэгэд энэ нөгөө идэ ингээд эн чинь бугалцсан идэ бэр байгаа шүү дээ. Хамаагүй нэгэн ч гэсэн одоо майсахаа ах шиг те ингээд яриад тэр идэг ингээд энэ тэнд ингээд хагалж явах хэрэгтэй байхгүй юу? Шүгэл үлээж явах хэрэгтэй те. Эдний компани ингэчлээ, тэгчлээ гэд ингээд нэг хүн орлоод одоо чинь боловсролын зээлийн сан дээр яалаа те. Нэг хүн ингээд орлоод гатгахтал тэгэл тэр хамаг идэ бэр нь гоожол улс төрийн асуудал бол амар юм болж байгаа шүү дээ. Бүгдээрээ чимээгүй байх биш. Бүгдээрээ энийг ярих хэрэгтэй. Идэ бэрийн ингээд хаглаад идэг нь гоожуулж явах хэрэгтэй. Тэгжиж эн чинь нөгөө идэ бэр чинь ингэж онгоож иж одоо цэвэршин шүү дээ. Тэгээд хамгийн гол нь ийм их төсөв байгаа цагт дандаа яр шарах хатаг Монгол улсаас салахгүй. Тэгээ сүүлдээ наа чи хууль хүчнийхээ байгууллагыг улс төртөгөө бүгдийг ингээд залгисан ийм амар заваа юм би болчихсон байна. Тэгээд ингээд явах юм бол эн чин ирээдүйд хүний аминд хүрэхнэ. Монгол улсыг байхгүй болгох нэ. Одоо түрүүн ярьж штэ те. Гадны ингээд нөлөөллүүд ингээд амар хүчтэй ороод ирж байна. Тэгэхээр бид нар өнөөдөр яаралтай энийг засах хэрэгтэй баг. Тэгээд зарим нь эрс шинжилэл хийх гээд явж байгаа. Зарим нь яг хөө жижиг ч хамаагүй өөрсдөө явах гэж байгаа. Тэгээд зөрөгтэй ярьсан та бүхэндээ маш их баярлалаа. За баярлалаа.